Шокогийн ажлын ярилцлага. Ноён талхаа. Та хога англиагүй штэ. Хэд удаа хэлүүлэх гэсэн юм бэ? Дахиж битгий мартаарай. Ноён талхаа таагүй юм болоо юу? Үгүй. Юу гэж би мэднэ. Шоко заримдаа муухай ашигладаг л доо. Гэхдээ гялалцсан сэтгэлдээ үргэлж өсчний газраа л ботдөг юм. Тийм ээ. Чиний зөв. Сэтгэл сэргэж өгсөнд баярлалаа. Бас хэрвшил бол ийшээ орно. Харин хуванцар бол ийшээ. Шоко ягаад танд дуурсныг хотоо л ойлголоо. Та өдөөд хогоо англиад сурчмаар юм да. Нэр бодоод байсан чинь Шоко анх энд яаж ажилд орсон юм бэ? Оо, яривал их юм бэ? Энд зөндөө олон талх ажиллаж байлаа. Гэвч нэг нь бусдаас өөр. Эхмээ, би өнөөдөр ажилласаа гарлаа. Гарлаа гинэ. Тийм ээ. Үс засах нь миний хийх ажил биш юм байна. Би дэлхийд алдартай рокод болох болно. Вям вям вям. Тийм ээ, рок н рол. Итгэлтэй хүн болж авъя та. Цэвэрлэгээ хийхдээ сайн уу? Тэгэлгүй яахав те. Цэвэрлэгээ хийхээр баяр хөөр авчирдаг. Би хамгийн цэвэрч бяслаг. Сайн байна. Тэгвэл хог яаж шүүвтгэж чинь харъя. Үг хэлж амжихаас чинь өвн дуусах. Ваа! Талхны зах минь и бохир заван шүүр харж байсангүй. Ням бактериэр дүүрчгэж. Агаар цэвэрчүүлж байдгүй мүү? Агаар яадаг юм аа? Ямар их тоостой юм бэ? Агаар хэрэгтэй байна. Чи гайгүй. Үгүй, амьсгалж чадахгүй байна. Энд хоолой богдоод байна. Энд ажиллах ямар ч боломжгүй юм байна. Дахайн хороо шиг газар. Хитрхи бохир заваа. Өөр хүн олгож чинь амжилт хүсье. Хүнийгэр. Райстыг төгссөн биз дээ. Тийм ээ. Ангийнхаа шилдэг төгсөгч. Дээр нь бас чиз капа паийн гişүүн. Үүсчний газрын туршлага та юу? Туршлагатай гэж хэлж чадахгүй. Гэхдээ сурахад тийм хэцүү биш байлгүй тий. Миний гоч дөрөв шүү дээ. За. Цэвэрлэгээ хийж чадах уу? Үгүй ер нь яхараа чаддгүй лээ. Хинчил гэсэн шүүр барьж чадна шүү дээ. Манай цэвэрлэгээ хийж ус засахад тусалчих ажилтан л хэрэгтэй байгаамаа. Юу гинэ? Манай аав ноён 3 дугаар мафийн намайг цэвэрлэгээ хийж цагаа өрөөрэй гэж Рая стэд 5 жил сургаагүй юм шүү. Тэгэж бодож байгаа юм бол яагаад анханаас анкет бөглсөн? Би чиний дарга болох ёстой. Намайг ажилд авахгүй байж өөр хэнийг авахгүй байгаа юм бэ? Өөр хинч байсан яах вэ? Би аавда хэлэндээ. Ахаад хэд үлдсэн бэ? Уучлаарай, цалин нь дэндүү бага байна. Би цэвэрлэгээний харшилтай, бас ажлын харшилтай. Ямар өндөр юм бэ? Энд чинь ядгуурлан гадуурхал. Чи сайн залуу юм шиг байна. Таанч бидний зам нийлэхгүй. Битгий гомдороо ирэх юм ээ. Би аавынхаа бизнесийг өвлөж авъя та. Бүр залхаж гүйцлээ. Яагаад чин сэтгэлтэй ажилтан олдохгүй байна? Ямар хэрэгээр явъя? Ажил хайж явна. Ярилцлага хий. Тэгэлгүй яах вэ? Ус засдаг уу? Уучлаарай үгүй. Цэвэрлэгээ хийдэг үү? Бараг үгүй дээ. Тэгвэл яах гэж ирсэн юм? Залуу минь чи ажилтан авна гэсэн штэ. Тэгээд л хүрээд ирлээ. Чи манайд тохирохгүй юм шиг байна. Дараа уулзъя та залуу минь. Тэд хэм бэ? Манай найзууд. Хамт яваа юм уу? Ой, саниуай. Ядэрлээ шүү. Зя, ярилцлаганда үзүүлээд өгсөн үү? Хэзээс ажилд орох вэ? Аз таарсангүй. Орч чадаагүй. Тэр нэлтха талах намайг чадваргүй гэсэн. Чадваргүй гинэ. Хөлөөрөө. Манай хөөрхөн үзэсгэлэнтэй дүүг. Явъя тэнгүүдээ.
Yeah. Ямар аймаар залуус вэ? Дүүг нь ажилд аваагүйгээд надаас өшөөг авна гэх юм биш байгаад. Ашгүй чи юу? Цаг нь боллоо ноён талхаа. Өшөөг аавна да. Намайг ажилд аваагүй чи төлөө. Чизкапа пай тулааны клубтай байсан гэж би хэлээгүй лүү. Надаас юу хүсэж байгаа юм бэ? 4 ононоос хинч татгалзахгүй юм. Би Раиг сургуулийг төгссөн юм шүү. Болж үз. Цаашаа явж үз. Их онцгүй байна шүү залуу минь. Хүчээр хэлэл муухай. Эти орц гэж хэлсэн шүү. Хой зүгээр үү? Бэртэж гэмтэйгүй биз? Үгүй. Намайг аварсанд баярлалаа. Хой! Би бууж өгөхгүй шүү. Хоочирсан мафийн. Шоко юу болсон бэ? чи зүгээр үү? Тийм ээ. Энэ мафийн дээрлэхүү зам гаргаад бид зүгээрээ. Чи мундаг шүү. Мууцсан зөөлхөн талхан дургүй амт байхгүй. Вайзараа эн чинь нөгөө чамайг ажилд аваагүй талах биш үү? Яг гэж тусалж байгаа юм. Тусламж хэрэгтэй хүмүүст бид туслах ёстой шүү дээ. Ямар сайхан сэтгэлтэй илдэг гэж. Шоко бол бидний урам зориг. Юмнууд аав найзуудаа явцгаая. За, Чамайг ажилд авлаа. Чамайг ажилд авлаа. Маргааш өглөө ирээрэй. Би цэвэрлэгээ хийж үс засаж чадахгүй шүү дээ. Ойр зургийн тоо бодож чадах уу? Чадна. Тонд оволдажгүй. Сайн бай. Каз ч юм бол. манай дүүжинхэн ажилд орлоо. Тийм ээ. Чи шилдэгэн шүү. Сайн ажиллаулаарай залуу минь. Дүүгээ ажилд оруулах гэж их олон жил болсон юм. Явж энэ залуугаар үсээ засуулъя. Тийм ээ. Хатар чинь яриад байна. За талхаа. Би сая $1 мөрөг шиг харагдмаар байна. Ойлгосноо? Чамаар маш их бахархаж байна. Ажил чам зөхөж байна шүү. 5 жилийн өмнө тийм хувь зохиолтой өдөр дохиосон юм. Миний хамгийн шилдэг ажилтан. Би угаарч солихгүй. Талхны мэрэгэн ухаан. Төгс байх ёстой шүү. Жимсний цомын тэмцээн болно. Тиймээс би хөл бөмбөг шиг харагдах ёстой. Хой! Нүрэнд яга чирэн хүрээд байгаа. Боломжтой байхгүй шарнд хийчих шүү. За хадагта. Би болгоомжтой байя. Энд бодог нэмэх. Маш туранхай харагдмаар байна. Эрхэм дайцсан. Бид Тэнгэр минь гэж өнөөдөр намайг цочоож зүрхлэн гинэ. Чи халагдсан. Наадха насан туршид шарнд хий. үгүй хүлээгэж. Чан хашгирдаг юмнуудад би дургүй. Юу болсон? Эрхэм дээдсээ гуй хоёр эмэгтэй хүүхдээ булаацалдаад муудалцаад байна. Хоёулаа өөрсдийг нь хүүхдүүд гээд байгаа. Аль нь ээж болохыг хатан таныг шийдэг гинэ. Мэдээж тэгэлгүй яах юм. Би хамгийн ухаалаг шудраг тийм биз дээ. Хэрхэн сонсоё доо. Уусаа адилхан юм байна штэ. Надад итгэжтэй. Энэ худалч, энэ таяки миний хүүхдийг өөрийнх нь хүүхэд гэдэг байна. Яаж чадаж байна? Хатан минь, энэ хүүхэд мэдээж миний шүү дээ. Бид хоёрын царайгэд бүх юм адилхан. Мангас, та хоёр тэсүр. Тархийг чинь хитрхийг шарч. Чамд тэнэг шанзаар дүүрч гэж хэлдэг. Энэ хоёр тариачны асуудал намайг бүр бухимдуулж орхилоо байна. Та хоёрт ухаалаг санаа байна уу? Нэг санаа төрлөө эрхэм дээдсээ. Хүүхдээс хэн ээж нь вэ гэдгийг асуувал яасан юм бэ? Наадхыг чинь хэлээд байна. Би бодож олсон наац шүү. Хүүхдийн миний хаан ширээ рүү аваад ир. За жаала. Аль загсан чиний ээж үү? Хэлээрээ. Харатан хатан руугаа мөлмэн гинэ. Наадха барь. Нял хүүхдийн шоронд аваачиж хийгээд. Эрхэм дээдс минь нялх хүүхдийн шорон гэж манад байхгүй шүү дээ. Ойлголоо.
Тэгвэл оронд нь чамаг хорно. Үгүй эрхэм дээдс. Үгүй. Өрчөж хайрл. Би гэр бүлтэй. Үгүй. Чамд хэлэх ухаалаг санаа байна уу? Үгүй. Би өөрөө шоронд орчихъя. Миний эргэн тойронд түүх ирсэн тэнэгүүд байх юм. Энэ асуудал хэн надад туслах вэ? Би юу? Талха. Чамд сууд санаа байгаа биз дээ? Мэдээж. Ээж болгон хүүхдээ энэ хорвогийн хамгийн хөөрхөн хүүхэд гэж боддог. Үзээрийн муухай байсан ч хамаагүй өөрийг нь хэлтэрхий гэж боддог. Хэлтэрхий? Таяки хэлтэрхий тийм үү? Би энийг ашиглаад хэн жинхэнэ ээж нь вэ гэдгийг олж мэднэ. Муухай болгох хүч. Муухай усны тасалт мөн шаржигэн тал түлээд хормоор царай муутай болон хамгийн сүүлчийнх нь хамгийн муухай ус сахал. Амта талхны захмын гэж юу хийж вэ? Зөвхөн жинхэнэ ээж нь өхөөртөн бяцхан амьтан гэж бодноо. Бяцхан амтан минь. Жинхэнэ ээж юм шиг байна. Бүгдээрээ миний хүүхдийг хараарай. Тэсгэрэн хамгийн өхөрдөм шүү. Яаж чадчихна? Нэр зээлдэгч. Чи адилхан биш штэ. Миний хүүхэд селфи авах та мундаг. Ээжтэйгээ яг адилхан юм шүү. Би ээж нь. Чи шоронд орох гээд байгаа мó? Үгүй байцаар надад ахиад зөндөө санаа бай. Нунтаг какао жаахан бор илсэн чихэр энгийн жуус бүгдийг холиод ингээд одоо хартаа. Тархаж байна. Тэглэн барьсан юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ чинь ээжийг олоход яаж туслах юм? Хараад сурч ав. Үгүй ээ. Миний хүүхэд бүр турчиж өсөж байгаа ах та. Эд алив өөрөм минь. Хартаа. Төрсөн ээж нь хүүхдээ өлсөхийг харж дэвжихгүй. Тэгэхээр энэ нь төрсөн ээж нь Юу байж. хийгээд байгаа юм бэ? Ямар хэмт хэрэггүй хоогоор хооллоод байгаа юм бэ? Миний хүүхэд хамгийн чанартай сүг уудаг юм. Чи юугаа мэдсгээ? Энэ органик северсүү. Миний хүүхэд талхны мухалгийн ямар ч нарийн бонгоос илүү сайн эздэг юм шүү. Загсан царай гинэ. Миний хүүхэд сүг яг Фаренгейтийн 83 хэм батал халааж уудаг юм. Буруу 85 шүү. Тэнгэр минь чи ахад урмыг минь хугаллаа. Хараад энэ талхыг одоо гэнтэн даваачиж хий. Эрхэм дээдс ахад ганцхан боломж олгооч. Эрхэм дээдс. Миний зулцах баачхаа. Баасных нь өнөр хүртэл яг чихэр шиг. Варатан. Хатныхаа өмнө уудаг ямар мангас байсан юм. Тийм болохоор хүүхдийн шорон хэрэгтэй. Тийм бай. Эрхэм дээдс асуудлыг шийдэх аргыг олцголоо. Энэ өрөөнд рентгений төхөөрөмж авчирна уу? Хоосон тарихтай гэдгийг харахад надад төхөөрөмж хэрэггүй. Арай болоогүй эрхэм дээдс. Хүлээгээд харж бай. Нэг таякын улаан шоштой, нөгөөх нь гिचтэй. Тэдний дээнх аль нь хүүхдэд удамшсан бэ? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүүхдийн баас гिच цөцгөний сүмстэй байсан. Заваа юм. Тэгээ жинхэнэ ээж нь хийм? Би ойлгохгүй л байна. Энэ хүүхэд дотроо гिचтэй. Тэгэхээр гिचтэй таякын төрсөн ээж нь юм бай. Минь маш их хайртай шүү. Намайг уучлаарай. Би зүгээр хүүхдийн тэтгэмжэл авах гэсэн юм аа. Ичхүртэй амтан харин цаг үрчлээ. Зарц. Энэ нарийн бавыг одоохон шоронд хий. Юу? Оршиж хайрал. Үгүй. Хүү, балрах шахлаа. Бараг 100 удаа шоронд орох төглөө шүү. Талхаа. Нааших хүрээдэр. За, эрхэм дээдс. Өнөөдөр сайн ажиллалаа. Шаргуу хөдөлмөрийг чинь үнэлээд Зөндөө их мөнгө юм байх та. сайхан сэтгэл гаргаж чамайг шоронд хийхэ байлаа. Одоо ажлаа үргэлжлүүлж болно.
За тэгээ эрхэмдээц. Эрхэмдээц свид болсон шүү. Хотын иргэд зэвсэг барьж чад шарвин талах уу эсвэл бялуу юу гэж маргаж байна. Яасан гинэ? Талхаа. Чи сайхан сэтгэлээр энэ асуудлыг шийдэж өгөөч. За тэгээ эрхэмдээц. Шатрын хаан. Сүү шатар тожиход гөлөөс нь царай гаргаж сурах нь чухал. Юу ч болж байсан миний царай хувирдаг. Бас шоко мэдээжин ойлгомжтой нүүдэл хийх юм болж үз. Тарихаа сайн ажиллуул. Энэ тарих шатар тоглож байгаагүй юм л да. Би өсчний газрын ялагдшгүй аврах хэвээрээ үлдлээ. Арай болоогүй шүү ирхмээ. Та зайцсахныг хожоог байгаа. Зайцсахандаа шатар тоглох уу? Зайцхан. Тэгээ би нохойг тэмцээн дуудаж байна. Хайцсан. Чглаа хэд хожигдсан бэ? 17 тоглоод 17 хожигдож байна. Уцаад ирээ. Би хожихоос нааш явахгүй. Тэгээд дарга чинь үсчний газар алдчихсан юм уу? Үгүй ээ. Зүгээр л шатар тоглоод хожигдчихсан. Зайцхан шатар сайн тоглодог юм байна. Хөөх! Зайцхан шатар сайн тоглодог нохоо гэж юу? Ноён талхаа би яах гэж байгаа гэж зайцхныг хотын шатрын тэмцээнд оруулна. Шатрын тэмцээн гинэ. Тийм ээ. Талхны мухлаг хот жил болгон тэмцээн зохиодог. Ялагч нь их том шагнал авна. Шагналаа? Бясалга үзэг аваад ир. Тэмцээнд хожих хэрэгтэй бай. Сургуулийн шатрын бүлэг хэрэгтэй шүү. Сайн жаа. Хожид гимшдэг. Үгүй бол өнөө өрөө өсний гадар шал дэмий хаасан болно. Сайдсан хожноо. Би баттай мэдэж байна. Таныг дандаа хожсон тийм үстэй. Зайцхан би чамд итгэж байна. Энэ миний танилцуулга. Хөөе, тэрүүгээр орох юм байна. Зя. Хүнс байгуулахын ард хэн юугаа үлдээснийг харлаа. Арай хугацаанд дууссан маангууд энэ тэмцээнд орохгүй үстэй. Нөгөө чипс байна. Үгүй шүү. Бид өөрсдөө энэ тэмцээнд орох тэнэг амьтад биш ээ. Манай тоглогч бол зайдсхан. Нохооч нү. Нохооч нь шатар тоглох юм уу? Арай хитэрнэ. Нохоо чатра. Шугаарэ. Өдөөд цайнах хэрэггүй шүү. Итгэхгүй байгаа л да. Зайдсхан ноён талхтаа шатар тоглоод 17 удаа хожсон. Манай өсчний газрын хамгийн сайн шатарчин бас игдүүтэй. Сүү. Гөлөөс нь царайг санахгүй байна уу? За амжилт хүсье. Хожмол яаж нохоо шиг бөмбөг барьж яваад газар өнгөрөхийг надад зааж өгөөрэй. Энэ чипс хизээ давстаа маамихаа мэддэггүй юм байх та. Чипс бидний хамгийн том өрсөлдөгч. Өнгөрсөн жилийн авраг. Шудраг бусаар булгаацыг ялагч болсныг нь азар олж мэдсэн. Чипс нөгөө тоглогчийн уух юмруу хүчтэй туулгах юм хийсэн. Тэгжэл бодлоо ихэсэн. Дараа нь чипс угаалгын өрөө орох тэмдгийг солисноос болж бүгд төөрсөн. Өөдгөө чипс энэ жил бас юу сэдэх гэж байгаа бол? Бойлж үз. Бидний хинж чипсийн зүггүй наргинд хуурдах тэнэг биш шүү дээ. Тийм ээ. Тэр үнэн шүү. Бүгдээрээ их л чипсийг зогсоно. Яагаад гэдэс өвдөд би сонирн болоод байна. Сүү, яасан бэ? Зүгээр үү? Ойлгохгүй байна. Өнөөдөр би чипсний өгсөн жүүснээс өөр юу ч хуугаагүй дээ. Таарчтэй сүү. Тэр муу ялдарсан төмс хаан ой. Муухай төмс юм да. Аль хэдийн бохир аргаа хэрэглээд эхэлчихсэн гэж юу? Хой, тэмцээн 3 цагаас нааш эхлэхгүй юм шиг байна. Би кофе ууж амжих юм байна. Баяр дээ. За. Зайцгаа 3 цаг болтод юу хиймээр вэ? Тэмцээн 3 цагт биш 1 цагт юм байна штэ. Ноён талхаа. Чипс ноён талхыг хүртэл хурч дөнгөлөө. Зайцгаа тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Тавта морил. Талхны мухлаг хотын шатарчид. Бястагта пирогнуудаа. Би бол хөтөгч сарн бав. За одоо эхэлцгээе. Зөвхөн шатрын хаалт тэтмийн эзэн болно. Эсвэл шатрын хатанч байж болно. Ингээд эхэлцгээе. Манай эхний өрсөлдөгч хаа холын мөстэй хайрцагнаас ирсэн талхыг сургуулийн эсэн чихрийн эдийн засгаар дүүргэсэн эрдэмтэн. Шоколадтай донат. Харин энэ талд энэ нэгний нохоо юм шиг байх юм. Зайцхан. Урагшаа зайцхан тийм ээ.
Өнөөдөр хэн нь 2 дугаар шатанд үлдэх вэ? Харцгаая. За. Эхлээд. Үнэхээр нүдэндээ ч итгэмээргүй үйл явдал болж байна. Зайдсан өрсөлдөгчийнхөө ноёныг даруухан мориор буулгаж авлаа. Энэ гөлөг шүвгийн 8-д шалгарч үлдэх нэ. Сайн бай зайцгаа. Тоглоод байгаарай. Чи хончноо. Бас ахиад л үзэгчтэй. Агас чигшээгийн тоглогчид зай гаргаарай. Бас ахиад уу. Эцсийн шатанд шалгарч чадлаа. Урагшаа хот дог минь. Урагшаа. Зайцгаа. Чи хамгийн мондган. Яасан гих итгэлтэй байх юм? Чамд зажлах оймс юм уу ших галын хор алгуу? Өөдгөө чипс. Ноён талах сүү хоёр өрхөнд ч унсан байх л та. Гэхдээ зайцсан яасан ч өрхөнд ч унахгүй шүү. Ха. Тэр хоёрыг хуурах ичмээр амархан байсан. Энэ хоёр өрсөлдөгч шатрын түүхэнд шилдэгүүд гэж бийжигдэнэ. За ингээд бид сүүлчийн шатанда ирлээ. Түүхэнд бичигдээгүй гайхамшигт шатрын тэмцээн болно. Гашуун бас давстай. Гэхдээ давсч биш, цагаан зууч биш. Авраг эргэн ирлээ. Алга ташин ухтан авцгаая. Чипс. Өнөөдөр тесрэл хийсэн супер одоо шинэхэн тоглогч, гентийн ялагч нохой. Зайцхан. Чи шаачаад минь өдөөдөд өгөрөө. Очоод яаж хождгийг харуулад өг. Яа за, олон юм нуршаад яах вэ? Ингээд эхэлцгээе. Ахалтай. Яаж юм болдог байна? Чипс ямар ч хамгаалдаггүй боллоо. Үнэхээр тэнэг санагдаж байгаа да. Энэ гөлөг шилдэг нь болох замдаа орох шиг боллоо. Ухаан та юм а хүлээн зөвшөөрье. Их бууга гаргах цаг боллоо. Одоо булхайцдаг хэрэгэ. Өсч байгаа үстэй тийм ээ. Би хатаасан мах авчирсан. Энд чи шудраг бос байна. Сайхан өнөртэй хоолоор өрсөлдөгчийн анхаарлыг сатааруулж байна. Байлдоо. Өөртөө зориулж амттан гаргаж ирж болохгүй гэдэг дүрэн байхгүй шүү дээ. Ийм дүрэн байхгүй. Тоглоом үргэлжилнэ. Хожигдож эхэллээ. Зайцгаа тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Зүгийн балтамд талах минь гэж. Яасан одоо л нэгэн тоглоход бэлэн болоо юу чи? Одоо намайг хатаасан махны үнээр сатааруулж чадахгүй. Чи ч өнгөрсөн дөө ялзарсан төмсөө. Нохойд хожигдож байснаас ялз буцалсан минь дээр. Бай чи хотч нохой минь. Альва жаал минь бидний бахархлыг төрүүл. Чи чадна. Тэнгэр минь. Хожчихлоо. Зайлсхан энэ үеийн ялагч болж энэ жилийн авраг боллоо. Тийм ээ. Ойдоо зайцхан минь чамаараа маш их бахархаж байна. Үгүй шудраг бос байна. Тэр өмхий бяслаг бол хайцсан. Тийм биш шүү. Энд булгаацж байгаа нь ганц чи. Булгаа цаагүй би бол тав намайг буулга. Намайг гүтгсэн. Ямар их чимээ шуугантай байна. Тэмцээн эхлэх болоогүй байхад шүү. Хөөе найзуудаа. Тэмцээ юу асан бэ? Гайхалтай болсон. Зайцхан 1-р байранд орсон. Бүр чипсийг хойдсон. Юу? Болоод өнгөрчихсэн юм уу? Ахиад хэдэн цаг сэлгүүцгэн гэж бодож байсан ш. Ямар мундаг юм бэ? Чамайг хожино гэж мэдсэн юм аа. Ухаандаа бицхан нохоо минь. Одоо 1-р байранд орсон ялагчийн шагналыг танилцуулъя. Шагнал нь PlayStation 2. Шагнал нь энэ юм уу? Мөнгө яасан юм бэ? Гойдоо PlayStation 2. Сүүлийн бүх тоглоомнод байна штэ. Хөх, үнэхээр авч таа гэж үү дээ. Сүү, хамт тоглоцгоё. За одоо аврагтай хамт зураг авахулцгаая. Тийм ээ, нэрэ тгий. Ноён талхаа зурганд ороорой. За. Бүгдээрээ хэлээрээ. Зайцхан. 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 Ажлын шалгалт. Энийг цэвэрлэхэд туслаач ёстой. Муухай юм аа. Би өөр сэтгэл авч болох уу?
Сонсож байна уу? Одоо цэвэрлээд өг. Энэ уйлсан сэтгүүл байна. Ноён татхан. Сонсож байна уу? Дугуун бэ. Шоко, надад туслаач. Надад хийх юм зөндөө байна. Тэгээд ч би үс застгүй зүгээр л кас. Марагдахгүй их ажил байна. Би ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ. Та ер нь туслах ажил тавбал яасан? Хурдан туслахтай болчих юмсан. Сайн байна уу гэмээ? Намайг сүү гэдэг. Би ажилд ормоор байна. Хөөе чинь хурдан байна шүү. Би насаараа таны үсчний газарт ажиллах юмсан гэж мөрөөдөж байгаа. Тэгтэл ажилдаа авна гэж таар тавьлаа. Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Тийм үү? Чи одоо хэдэн нас хүрч байгаа вэ? Ээж надад ярьж өгдөг юм. Би төрөхдөө өөрөө хүүгээ тасцсан гэсэн. Өөр тоглоомод байхад зөвхөн хайчаар л тоглодог. Хүүхдүүд цаас хайчлах дуртай. Харин би үгүй. Би ус хайчлах дуртай. Хайж чулуу наавадахад хайж дандаа ялдаг. Би таны хамгийн мундаг туслах болно. За ойлголоо. Гэхдээ ажилд орохын тулд ажлын шалгалтанд тэнцэх ёстой. Таны төлөө юу ч чадна ирхмээ. Шалгалтаа эхэлцгээе. Эхний шалгалт 3 давхар сүүн крем. Ядах юмгүй чадчих байхаа. Энэ сэдвэр би зөндөө удаа шалгалтанд унжаасан. Гэхдээ миний чадах зүйл гэдэгт итгэлтэй байна. Хөөх, ноён талхаа. Энэ таны хэрэглэдэг сүүн крем юм уу? Ямар мундаг вэ гэдгийг харуул ажилд орох цаг боллоо. Болохгүй байна. Байж байгаарай. Гэтэ танк ороод яг нь хараадах юм. Чи чин тоглоод байна уу? Одоохон энийгээ цэвэрлэ. Мэдлээ ирхмээ. Одоохон би цэвэрлээд өгье. Хөөх, тэнгэр минь гэж зүссэн талхнаас хойш толгойтой ийм сайхан хэлж байсангүй. Зуны цагт шинэхэн зоо шидсний дараа ээж намайг унтуулах гэд бүүвэлэн дуу айлдаг байсан. Хамгийн сайхан дурсамж санагдав. За хатагтай кремийн цэвэрлж эхлэе. Намайг уучлаарай. Зүгээр дээ. Толгой бариад өгөөч тэхүү. Хамгийн сайхан хэллэг хойлоо. Ганцхан минут. Үгүй, секунд ч байсан болно. Надад боломж олгосонд баярлалаа. Баяртай. Арай болоогүй. 2 дахь шалгалт байгаа. Үнэхээр чиний мөрөөдөл юм бол ахаад нэг боломж олгоё. Баярлалаа ирхмээ. Танд маш их баярлалаа. Хөөх, энэ хүүхэд үнэхээр хүчтэй гартай юм аа. Эхний шалгалтанда тэнцээгүй юм чинь энэ удаа алдаа битгий гаргаарай. Хамгийн чухал нь цэвэр цэмцгэр байх. Чи завааруулсан болохоор өөрөө цэвэрлэх ёстой. Цэвэрлэх даалга руу би чадна. Хичээлдээ хоцорч очих болгондоо анги цэвэрлдэг байсан. Сайн байна. Итгэл төрж байна шүү. Хин гэж вэ? Ухаагаад байхад хардггүй юм бах та. Одоо цэвэрлээд хий. Юу? Энэ сүнд чадах юм гэж үнэхээр алгаа. Чи Өөрхий бяцхан амтан шалны мод хэрэглэж байгаагүй мүү? Хүүхдүүд та нар ажил хийж мэдэхгүй шүү дээ. Би одоо ч хүүгийнхээ хувцсыг угаадаг. Хүмүн нааш нөгч вэ? Би өөрөө чадна. Би заагаад өгье. Ингэж угаадах юм. Урдаас нь хошоо. Хөөх! Ястаа! Баярлалаа. Энэ хүүхдэд нэг сайн чанар байна, тийм ээ. хүмүүс өхөөрдөж байна. Ахаад нэг боломж олгоод үзье. Сүү, 2 шалгалтанд унсан ч гэсэн ахаад нэг боломж байгаа. Ноён талхаа маш их баярлалаа. Ингэж хэлэхэ болоо. Энэ шалгалтнаас энд ажиллах уугүй юу гэдэг чинь шалтгаална шүү. Сүүн цөцгий хийх шалгалт. Тэгээд л болоо юм уу? Энийг би яг хийж чадна. Гол орцон мэднэ үстэй, тийм ээ? Шинэхийн сүү яг энд байна. Хаяг руу хийлээ. Чихэр, цөцгөө нэмлээ. Одоо яг ингэж холно да. Холоод. Тэр юу вэ? Тэр листик тэмдэг хардаа
Ямар бүтээгч сурдаж байгаа вэ? Найзуудаа харууллаа. Талхны муглаг хотын тэнгэрт нисэж байгаа зарлалын самбар олонний анхаарлыг татаад байна. Гар хөлөгчийг ашиглан нисэх санаа нь үнэхээр ухаалаг байж чадлаа. Хязгаарч мартахааргүй үйл явдал болж байна. Тэр хүүхэд хаана вэ? Эври минь нураасны төлбөрийг нэгцтэй дутаалгүй авна. Хөөе, энэ газар юм байна. Энэ нөгөө алдарт талчи үсчний газар мөн үү? Та эзэн нь мөн үү? Нисдэг зарлалын самбарны санаа супер дог байлаа. Тийм ээ, бидний үсийг засч өгөө. Намайг уучлаарай ноён толгой. Алдаа гаргаснаа мэдэж байна. Дээврийн чин төлбөрийг би өгнө. Сүү, эсмэн дэрсэн бол боллоо. Шалгалт авч дуустав. Чи тэнцлээ. Одоо шууд ажилдаа орж болно. Нэрээ юу? Эсэ бодгоны чин хийнэ. Хичээж ажилласнаа ирэх мэ. За, чамд итгэж байна. Хөөе, дахиад явж гин. Нисдэг зарлалын самбар. Болгонд улам сайжирч байна шүү. Ноёндоо би хэр удаа нисэх ёстой юм бэ? Тэсэрэ жаала. Удахгүй үдийн цайны цаг боллоо. Мэдлээ ноён толгой. Мэргэжлийн ёгчин. Өглөөний мэнд. Хөөх, Шоко чи үнэхээр мундаг юм а. Яаж ингэдэг юм бэ? Яг биеийг уян хатан болгодог дасгал. Ийм хин юмд сүрж гинжиг. Би ч гэсэн залуудаа ёгчин байлаа шүү дээ. Хөөх, мундаг юм а. Тэгвэл та нэг хийгээд үзэх үү? За тэгвэл нэг бие хөдөлгөөд үзэх үү. Та зүгээр Яадаг вэ би өглөө. Та нуруугаа их хүнд гэмтээжээ. Нэг сарын турш бие хөдөлгөж болохгүй юм байна. Нэг сараа үсчний газараа яах болж байна? Ажил ихтэй байгаа байх нь санаа зовлтгүй. Манай эмнэлгийн нөхөн сэргээ хэмчээр эмчлүүлэхээр удахгүй эдгчихнэ. Гүмтрий. Намасте. Гүмтрий бол Энэтхэгийн Тажимагийн йогийн багш байсан. Кекний хатан хааны йогийн тэмцээн 5 жил дараалан дөрвүүлсэн. Нөхөн сэргээ хэмчилгээ, физик хэмчилгээг аль алийг эзэмшсэн. Талхчны газрын хамгийн шилдэг эмч. За, нэг хараатхая. Энийг бол одоохон эмчилж чаднаа. Энэ чинь юу болж байна? Нуруу мань бэртээгүй байснасаа илүү сайхан болж гоо. Эдгчсэн болохоор чинь би одоо явъя та. Намасте. Эмч хүлэгрэ. Яавал тань шиг уян хатан болж чадах болоо. Тийм ч амаргүй зам шүү. Хойч бэн цаагаад өгөлдөө. Тэгэхээр үнэхээр чадах юм биз дээ? Үнэхээр хүсэж байна. Йогийн төв юм. Тэгж байж л над шиг уян хатан болж чадна. Намасте. Намасте. Эхний хөдөлгөөн бол хөлөг алцайх. Хөлөө алцайхаа. Талхыг авраарай. Хөлөө сайн алцаж үуч яг суурна. Уучлаарай гэдс маань йог хийгээд. Намасте. Хоёр дахь хөдөлгөөн бол бүрэн тонгоох юм. Би одоо танд харуулъя. Бие сунгаад сул тавь. За, нэг хийгээд үзтээ. Энийг бүрэн эзэмшиж байж л йогийг бүрэн эзэмшиж. Гурав дахь хөдөлгөөн бол мод хөдөлгөөн. Нэг хийгээд үзтээ.
Яахад ч болохгүй. Энэ талхыг зүгээр орхисон дээр юм байна. Ноён талха одоо болж болно. Ой тэр чин юу сөөгөө ингэж хичээж дасгал хийж байхад Таны би хитрхи хүсчихсэн болохоор йогийг бүрэн сурахад хэцүү юм байна. Одоо ингэж буцаад яв. багшаа юу гэж байгаа юм бэ? Намайг битгий орхихгүй. Мөнгө. Энэ юу вэ? Гэрлээс ч хурдан юм. Мөнгө түүхгээд нэг үсрэл дээр бүгдийг авчихлаа. Тэгвэл 500 вон байна. хөөх яг энэ. Вон доллар. Евро. Йен. багшаа Одоо йогийг бүрэн эзэмшсэн. Намасте. энэ чинь үний юм уу? Баярлалаа. Энэ бүгд таны л ажил. Тэгээрээ одоо сүүлийн хичээл үлдсэн байгаа. Сүүлийн хичээл гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эцэстэн давах ёстой зүйл бол төлбөр тооцоо гэдэг зүйл байдаг юм. Энэ давааг давж чадахгүй бол гарч чадахгүй. 1.100 юу? 10 сая? Хөө энэ чинь арай л хитрхи үнэтэй. Гүй мэдээж хэрэг төлөлгүй яах вэ? Ноён талхаа хааж чад одоо ирж байгаа юм бэ? Таны нуруу яаж вэ? Зүгээр үү? Юун зүгээр гэж яг гинүү юу гинүү нэг юм сураад хамаг мөнгөө бараад зүгээр юм алга. Сүү жимстэй цай аваад ир. За, ойлголоо ирхмэ. Ноён талхаа жимстэй цай. Хөө гайхалтай. Хөөх, энэ чинь яг вэ шүү дээ. Яг гэдгийг ий үсгийг хэл хэрэггүй. Хайр мөнгө. Тэгэхээр яг Би сая юу гэж хэлсэн бэ? за мэдлээ. Яна жоо штэ. Ноён талхын тийшээ явж байна. Юу? Наад руу юу? Саяных чинь йогийн хөдөлгөөн биш үү? Ноён талхаа та ягд яаж ийм сайн болсон юм бэ? Ийм юмд юуг нь сүржгэн юм? Ий үсэг битгий хэл гэвэжтэй. Яагаад баян ийгээд байгаа юм бэ? Битгий хөдөл. Танаа үсчний газрыг орлого сайтай байдгийг мэдээд ирж байна. Ийшээ мөнгө хий. Ахтуу бэлэг дайрамчуд байна. Боо хүртэл барьчихаж. Йогийн багшд төлбөр өгсөндөө харамсаад ядаж байхад дээрэмчид хүртэл мөнгө нэхэж байдаг. Ноён талхаа юу хийгээд байгаа юм бэ? Хурдан мөнгө өгөөч. Боо барьчихсан байх шүү дээ. Дахиад мөнгө өгөх хэрэггүй. Чадахгүй. Би хизээч өгөхгүй. Юу? Нөө талах чинь. Ноён талхаа. Шоколадын самнаас болтож байдаг. Юу вэ? Сум дуусчихлаа. Гүй ийм талах гэж байдаг аа. Хурдан зогсъё. Хөөх ноён талхаа та сая бүх сумнаас нь болтчихлаа гэж үү дээ. Ийм юм гэж бас байдгаа. Ий гэж битгий хэл. Би сумнаас болтчихлаа гэж юу? Йогийн төлбөр төгсөн мөнгө миний амийг авралаа шүү дээ. Намасте. Гайхамшигт өв. Ямар амтэн бэ? Юу вэ ноён талхаа? Мушига захирал. Энэ спорт машин чиний их юм уу? Нэгийг авчихлаа. Угаалгын газар орлого багтай гэдэл саяхан гонгонод байсан. Яаж ийм үнэтэй машин авав? Үгүй нөгөө найдан угаалгын газрын барилга 5 давхар болгож нэмсэн.
Тэгсэн үл хөдлөхийн үнэ 5 дахин нэмэгдчихдэг байгаа. 5 дахин. Тэгвэл үсчний газрын барилга 10 давхар болгочих юм бол үнэ нь 10 дахин нэмэгдэх нэ. Үгүй барилга 10 давхар боллоо гэд 10 дахин нэмэгдэх. Дараа уулзъя баяртай. Автаа марилно. Бэкери үл хөдлөх зууч бай. Барилгын үнэ өсөөд байгаа гэсэн нь энэ үнэн үү? Талхны үсчний газрын захирал үздэй. Зөв газараа ирж ирэх мэ. Ойрд талхчны хотын үл хөдлөхийн үнэ их өсөөд байгаа. Мушга баавны угаалгын газар 5 дахин, тако зоогийн газар 7 дахин бүгд л барилга барьж их мөнгө олж байгаа. Таач гэсэн үсчний газараа барилга болгочих бол баян болж чадна шүү. Би ч гэсэн барилга барина. Хэдэн давхар байхад болох вэ? Хуучны үгэнд өндөр байх тусмаа сайн гэж үг биш шүү. 10 давхрыг бариа. Тэгээ 10 давхар барилгатай болно. Юу? Үсчний газраа нураагаа юм уу? Хөөх. Ойрд талхчны хотын барилгын үнэ их өсөөд байгаа гэсэн. Тийм болохоор би ч гэсэн үсчний газраа нураагаад 10 давхар барилгатай болно. Нэгт нь кафе, хоёрт нь хоолны газар, гуравт нь эмнэлэг, дөрөвт нь номын дэлгүүр, тавт нь хувцсны дэлгүүр, зургаат нь интернет кафе, долоот нь караоке, 89 дахь нь кино театр, 10 дахь нь үсчний газар нэ. Ноён талхаа энэ байшингаа яаж нураах юм бэ? Бүр дасчихсан шүү дээ. Аян болох сайхан боломж олдож байхад тэр дасах ямар хамаатай юм. Үсчний газар хаалттай байх хооронд орлогогүй байх шүү дээ. Зүгээр юм уу ирхмэ? Үгүй хэсэг хаалттай байг л дээ. Захирлын дээр барилгын эзэн гэдэг үг мэдэхгүй юу? Санаа зовлтгүй. Шоко чамд кафег нөгөөд сүү чамд интернет кафег өгнө. Бойтонга нана таваарай. Ширээг цаана тавьчих. Цоочих гэж. Юу болов? Энэ дотор нэг юм гараад ирлээ. Та өөрөө харах хэрэгтэй байгаа. Юу гарч ирсэн гэж сүржигнээд байна. Энэ чинь юу вэ? Энэ ханыг нураах гэсэн ханийн зураг гараад ирэх юм. Энгийн нэг зураг биш вэ хаа? Одоо яах вэ? Барилгын ажлаа зогсоох уу? Юу н зогсоох вэ? Зүгээр л нураач хөө. Энэ нөгөө ханийн зураг олдсон үсчний газар уу? Хүмүүсээ сонсоод ирлээ. Хүмүүс яаж ийм хурдан мэдчих вэ? Би хэмбэ гэвэл алдарт Бамбриж их сургуульд археологч мэргэжлэр суралцж олон түүхийн өвийг нээсэн археологийн домог Индиана Банс вэ. Байцаараа энэ амт чинь арай энэ ханийн зураг бол яг 600 жилийн өмнө зурагдсан тухайн үеийн хамгийн шилдэг Леонардо да Винчигийн бүтээл Мона Лиза байна. Леонардо да Винчи гэхээр сүүлчийн зоогийг зурсан нөгөө гоц зураач юу? Мона Лизаг бол Леонардо да Винчи нууц газар зурсан гэх түүх домог бий. Тэгж их хайж байхад ийм ядарсан газар зурсан байдаг байжээ. За ойлголоо. Одоо холд ядарсан талхны сагсыг нураагаад барилга барих хэрэгтэй байна. Энэ ханыг нураах гэж байгаа мó? Яасан ч болохгүй. Энэ бол ЮНЕСКОд бүртгүүлэх ёстой үнэт түүхийн өв. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Ноён талхаа. Одоо талхчны хотын барилгын үнэ өсөж байна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Нэрээ юу? Мөнгнөөс юу ч мэдэхгүй шоналт. Энд чинь мөнгөөр худалдаж авч болохгүй өв гэж байна. Битгий амьдралаас тасарчихсан юм ээ. 1 2 биш шүү. 1 тэрбум. Археологч гэд хамраа сөхөх хэрэггүй шүү. Юу гинэ? Чи надад задуулаад эмгэгт хүргэмээр байна уу? Хоёулаа бай. Яагаад хүний баашинд хэрэлдээд байна? Эвэн таарвал 1.5 тэрбум хүрнэ. Юу? 1.5 сая. Энэ ханы хурд нураа. Харин чи гар. Баяртай ноён. Одоо хайр. Хурдхан барилга барина. Тэглэггүй яах вэ? Зөв шийдвэр гаргана. Ноён талх ингээс яв. Ингээс яв. Шонлын тодор ноён талх ингээс яв. Ингээс яв. Ноён талхаа. Түүхийн өвийг устгахаа зогсоо. Хурдан зогсоо. Юу вэ? Түрүүний нөгөө археологч эрдэмтэн байна. Наад талхчин жагсагчдаг дагуулад ирж идэв. Яагаад хүний баашингийн гадаа хил ам татлаад байгаа юм? Мөнгөн шунаад байсан байж одоо байж байгаа гинэ. Мөнгөн шунаад байсан байж байж байгаа гинэ. Яагаад хүний байшин ингэдэг гээд байгаа юм? Сайхан унтъя. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Шунлын тулам ноён талх эндээс яв. Эндээс яв. Тэр муу ханын зургнаас болоод унтаж чадахгүй нэ. Ерөөсөө л тэр ханын зургийг арилгачихъя.
Зургал байхгүй болчихвол асуудал байхгүй. Энэ чинь юу вэ? Маяхан хүртэл барьчихсан. Хүний ус чиний газрын гадаа яагаад байна? Оо, хаалганы хажууд унтах юм. Дотогшоо яаж орох юм бэ? Хар шөнөөр ингэж зовгоч гэж. Энэ бүгд энээс л болж байгаа юм. Энийг устгаад хайчихъя л да. Энэ зургал байхгүй бол баян болж чадна. Удахгүй арилжхал юм байна. Хэн ийм шөнөөр залгадаг байна. За байна уу? Ноён толгой сая зурагтаар археологч эрдэмтэн гарсан. Сүү, одоо завгүй байна. Чухал юм биш бол мар. Энэ үнэхээр чухал мэдээ шүү. Ханан дээр байгаа зурагны үн бүхэл бүтэн 20 сая доллар гинэ. 20 сая? Ноён толгойтой үнэхээр баяжих хэмжээтэй хүү юм аа. Барилга барьсан ч 1.5 сая. Тэгсэн ханын зураг 20 сая гинүү? Болохгүй. Би гараараа юу хийчих вэ? Байцтай. Зураг муухай болсон бол дахиад зурчихд болно шүү дээ. Хэн ч анзаарахгүй зурчих. Би чи гоц ухаантай юм аа. Хөөрхөдөө эднэр жагсаал хийгээд их ядарч байгаа бахта сайн унтаж чадахгүй. Харин тийм ээ. Ноён толгой. Ухаараа ноён толгой. Энэ юу вэ? Юу вэ? Хулгай орчихсан юм уу? Энэ чи юу болох нь вэ? Ханын зургийг сүйдэгч гэж 20 сая долларыг ч ойлгохгүй мулгуу амьтад зүгээр орхихгүй дээ. Би ингэж гисэн юм аа. Би бүгдийн сүйдэгч гэлээ. Барилга бариулахгүй болохоор нь ханын зургийг арилгасан. Тэгсэн 20 сая гэхээр нь буцаагаад зурсан. Миний 20 сая. Ноён толгой зүгээр л байгаагүй мөнгө гэж бодоорой. Яриад угаа юм чи. Юу чимээвэ? Арай зургийг сүйдэгч гээгүй үсттэй. Гүй нөгөө Алдаж бай. Ханын зургийг сүйдэгч гэж Мона Лизаг сүйдэгч гэж байгаа мó? Хэн ингэ сүйдэгчдэг байна? Янардаа Бавичигийн ханы зургийг ингэж сүйтгэж байдаг. Ийм юмыг зургийн дараад нийгмийн сүлжээгээр цацах хэрэгтэй. Болоод нэг үзэлтэй таалахгүй. Ба болоод үзэлтэй. Хурд явцгаая. би одоо ингээд дууслаа. Нийгмээс арчигдана. Юу вэ? Алхидыг хотынхон мэдчихсэн юм шиг байна. Тэд гадаа яг одоо цуглаж байна. Юу? Сүү, шоко. Хурд нуугдах хэрэгтэй. Энэ ханы зураг муухай болсон газар мөн үү? Уучлаарай. Сүйдэх гэж сүйдэгсэн юм биш шүү. Ханы зураг энд байна. Тийм ээ, Мона Лизаг үзэх гэж ирлээ. Ямар инээдтэй юм бэ? Зургийг минь дараад өгөхгүй. Миний хийгч гэсэн. Юу болоод байна? Ноён толгой энийг хардаа. Мона Лиза нийгмийн сүлжээг шоогуулж байна. Бүх төрлийн эвлүүлэг хийгээд нийгмийн сүлжээнд оруулж байна. Суурьсан эмэгтэй хөшөө, манфикс, суурлэдэ, чулуун уулын суурьсан бүтээл, суурьсан цэцэг, сүүлийн суурьсан цог гэд. Нийгмийн сүлжээнээс хараад наашаа ирж байгаа маа та. Тийм бололтой. Суурьсан ханын зургийг харах гэсэн талхнууд ийм их байх гэж. Сүү, шоко. Юу хийгээд байгаа юм? Хурдан төлбөр авахд бэлдээж. Үсчний газар юун орох төлбөр авдаг юм? Манайх ямар энгийн үсчний газар юм. Бүхэл бүтэн Мона Лиза байдаг шүү дээ. Тавтай морилно Мона Лиза үсчний газар байна. Ханын зураг үзэхэд $10, ийм засалт хэлбэл $50 болно. Хөөх, ханын зургийг ийм болгосон ноён талхын чадварч мөн дөө. Хэтрүүлж байна шүү. Хөөх, хүнд байдлыг боломж болгож байдаг харгуул ноён даалгах юм да. Харин тийм ээ. Сүү, дараагийн үйлчлүүлэгч оруулахгүй юу хийгээд байна? Мэдлээ. Дараагийн хүн ороорой. Тавтай морилно Мона Лиза үсчний газар байна. Зайдас шалгаруулах тэмцээн 1. Сайн хүү. Хөөх, мондөг юм аа. Энэ зайдас ямар ухаалаг юм бэ? Юу болов вэ? Суу. Хөлөө. Агаар дэргээрээ.
Миний харж байсан зайдснуудаас хамгийн ухаалаг нь байна. Хөдөлгөөний эвслийн харалта. Ноён талах ирж гисэн байна. Зайцаа яаж ийм сайн сургаж чадсан юм бэ? Шилдэг нь Хонц юм байхгүй. Эзний дураагаад ухаалаг байхгүй. Хардаа. Зайдас шалгаруулах тэмцээн. Энэ нь заавал оруулаарай. зайдс бол төрүүлж чаднаа. Ядарга та ийм юмд орж яадаг. Алив шагнал нь 1 сая. Алуу. Шагнал 1 сая. Ээр нь хамгийн дээд зэрэглэлийн зайдсны хоол өгнө. Ийм сайхан боломжийг алдаж чадахгүй. Зайдас чи орно. Хөөх. Чиний хотын бүх зайдснууд энд зөвлөж өгчээ. Тэр хардаа. 25, 26. Айл зурган дээр байгаа нь дээр үеийнх вэ? Бүгдээрээ л мундаг юм байна да. Хэдүүлээ одоо яана. Харин тийм ээ. Хөө тэр зайдс чинь Себастьян байна. Хатаа хааны нөгөө алдартай зайд. Аха. Өдий болтол бүх тэмцээн төрүүлсэн гэсэн. Тэгээд дээр нь бүх төрөлд бүтэн оноогоо авсан гэсэн. Өө нэрээ юу? Энэ жил ч гэсэн Себастьян төрүүлэхэндээ. Тийм ээ, тийм. Хатан хааны зайдс үнэхээр чадварлаг бололтой шүү. Юунд нь санаа зовсон юм бэ? Энэ жил манай зайдас төрүүлнэ. Ягаад гэвэл ноён талах бий байна шүү дээ. Ноёд хадагтай нараа. Одоо 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээнээ эхлүүлье. Эхний тэмцээн бол саадыг давах. Тусгайлан байрлуулсан бүх саадыг давсан зайдас дараагийн үед орох боломжтой. Бүгд бэлдээд эхлээрэй. Алга. Одоо яана? Сайн бай. Болтага. Олон зайдснууд хасагдж байгаа ч хэсэг зайдснууд урагшаа явсаар байна. Сүүлийн саад бол нарийн гүүр. Хэдэн зайдас давж чадах бол үнэхээр сонирхолтой байна шүү. Яна дог хото. Эхний тэмцээнийг Шеперд, Инк Дулдури гээд ноён талхны өсчний газрын зайдс тавлаа. Тийм ээ. Зайдсгүй маань сүүлийн саадыг давчихлаа штэ. Тэр харал да. Санаа зоволтгүй. Дөрвөн зайдас эхний тэмцээндээ тэнцсэний дараа одоо Себастьян гарч ирлээ. Юу? Себастьян уу? Себастьян хүчрхэх ялагч гэсэндээ сандрах юмгүй явж байна шүү. Одоо л эхэлж байгаа мó. Энэ одоо юу вэ? Манай аврах Себастьян эхний тэмцээний саатуудыг давж чадлаа. Аргагүй л 9 жил дараалан ялсан ялагчиг байна да. Аргагүй манай Себастьян шүү. Энэ одоо юу вэ? Хойлтан байна штэ. Үнэхээр шудраг бус юм аа. Зайдас шалгаруулах тэмцээний 2 дахь тэмцээнээ эхлүүлж байна. 2 дахь тэмцээн бол айкугийн шалгалт. Дөрмөнх энгийн би асуулт асуухад зөв хариулт бичээтэй байгаа самбарын өмнө очисон зайдас тэнцэн. Эцсийн шатанд 2 зайдас шалгарна. Тэгвэл асуултаа эхэлцгээе. Энэ 2 амттангийн аль нь хорон санаатай вэ? Нэгдэх нь өөр хилэн ихтэй хорон санаат таарт.
хоёр дахь нь сахиусан тэнгэрмэт Бялуу хатан хаан. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй. Мэдээж хорон санаад таарч үү дээ. Энэн дээр алдах мулгуу зайц гэж байх уу да. Та нар чинь яагаад байна? Мулгуу зайцнуудаа. Себастьян чи хүртэл үү? Отоохон надад асуултаа бол. Мэдлэр хэмдээцээ. Буруу асуулт байчээ. Дахиад жинхэнэ асуултаа асууя. Дараагийнх нь аль нь зайцнуудын дуртай хоол вэ? 1 ялгадас. 2 дахь нь бол яс. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй зайцнуудаа. Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг яс шүү дээ. Ноён талхаа тэрийг хардаа. Зайцнууд ялгцыг сонгосон байна. Тэр зайцнууд ялгадас иддэг юм шиг байна. Заваарсан юм бэ. Себастьян чи бас яагаад тэнд байгаа юм бэ? Тэрийг нэг учрыг олоодох тоо. Мэдлэр хэмдээцээ. Зя зөв хариу бол 2 буюу яс байлаа. Сайнх ёстой хамгийн хүнд асуулт байлаа шүү. За ингээд 2 дахь тэмцээнд ялсан зайц бол хүчтэй өрсөлдөгч Себастьян ноён талхны үсчний газрын зайц байлаа. Зайцхан маань эцсийн шатанд орох нэ. Үнэхээр мундаг байна. Гэхдээ Себастьян яаж эцсийн шатанд үлдчихсэн юм болоо? Харин тийм ээ. Ингээд зайдас шалгаруулах тэмцээний сүүлийн шатыг эхлүүлж байна. За ингээд сүүлийн шатанд оролцох зайцнуудаа танилцуулъя. Эхний оролцогч Айкун шилдэг, Царайн шилдэг, Сэтгэлэн шилдэг, Алхны газрын хамгийн шилдэг зайдас Себастьян. Манай аврагтай өрсөлдөх зайдас бол Толгойнч энгийн, Царайнч энгийн, бүх юм нь энгийн юм. Ноён талхны үсчний газрын зайдас юм. 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээний ялагч нь хэн болох вэ? Одоо сүүлийн тэмцээн удахгүй эхэлнэ. Зайдас шалгаруулах тэмцээн 2. Ноёд хадагтай нараа та бүхнийг удаан хүлээлгэлээ. Одоо ингээд шийдвэрлэх үе эхлүүлцгээе. Сүүлийн шат бол хоо сайхны өрсөлдөөн. Хоёр үсчин тус тусын зайцыг гойж, илүү гоё болсон зайц нь тэмцээний ялагч болох болно. Үр дүн нь тодорхой штэ. Себастьяныг яаж ялах юм бэ? Өртөө богино гэдэг хинжиж ажил мэддэг юм. Тэгээд ч одоо бидэнд элдэн ус чинь ноён талх байгаа шүү. Энэ хажиж ба. Харин тийм. За ингээд үсчнээ танилцуулъя. Манай авраг Себастьяны үсийг засах үсчин бол Алхчны хотын шилдэг үсчин ноён талха. Ноён талхаа. Нана юу хийж байгаа юм бэ? Дуугүй бэ. Себастьяныг гоё болгож өгвөл шагналыг 10 дахин нэмж өгнө гэж хатан хаатан амласан юм. Тэглээд шууд зөвшөөрчдөг нь яаж байгаа юм бэ? Шагналын мөнгөнд нь явчихж байгаа мó? Муу урвагч. За ингээд алхны үсчний газрын зайцыг хэн гоёх болоо? Ноён талх байхгүй. Одоо яадаг үлээ? Ер нь чи гарах хэрэгтэй юм байна. Юу? Намайг ноён талхтай өрсөлт гэж байгаа юм уу? Ингээд хасагдчихж болохгүй үстэй. Надад өөртөө итгэх алга. Зоригтой бай. Үй чи сүү вэ штэ. Тийм ээ. Дандаа таниулж байдаг үсчний таслах. Йоо, талхны үсчний газрын туслах сүү гарч ирсэн байна. Зайцхан минь би ирлээ хичээцгээе. Сүү, булай болж ухаар нэрээ тата. Ноён талхаа дунгуул байж бай. Муу урвагч юм байж. Зя, үсчил маань бэлэн болсон уу? Ингээд сүүлийн тэмцээнээ эхлүүлцгээе. Одоо зайцыг хамгийн гоё болгож гангалаарай. Себастьян, би чамайг хамгийн гоё зайдас болгоод авъя. От савьяастай үсчид итгэгээр. Намайг тав. Миний хамрыг хатдаг нь яаж угаан бэ? Үгүй ээ, Себастьян ноён талхны хамрыг тоглоом бомбог гэж бодоод байх шиг байна. Тэнийг хог намайг тавиад. Сүү. Энэ боломж шүү. Себастьян тэр урагчийн хамрыг хазчихлаа. Бидэнд туслаад байна. Үзүүлээд өг. За, ойлголоо. Энэ яагаад байна?
Себастьян, одоо эхэлцгээе хөө. Яагаад угаан бэ? Мангар хоолны саваа. Юу гэнэ? Мангар хоолны сав гэсэн үү? Тэр моцны утаахыг одоо шууд зөөрийг явуулаарай. Хатан хаан та тайвшир. Одоохондоо тэмцээн дуусаагүй байж тээ. Оо, тийм шүү дээ. Тэгвэл тэмцээн дуусахаар явуулаарай. Цаашаа вэ? За ингээд өрсөлдөн ихтэй байсан зайдас гоёх тэмцээнээ ингээд дуусгая. Одоо ингээд яаж хойсон байгааг харах уу? Хөөх. Анхны үсчний газрын зайдас үнэхээр эрхэмсэг болжээ. Айда. Одоо ингээд бидний аврах Себастьяныг харах уу? Себастьяны яг юу нь өөрчлөгдсөнийг сайн хэлж мэдэхгүй байна. За, шийдвэрийг гаргах шүүгчийг танилцуулъя. Тэр бол Ялуу хатан хаан. Үнэхээр утгагүй юм. Эцсийн шийдвэрийг хатан хаан өөрөө гаргах болно. Энэ тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд шудраг будлаангүй шүүх болно гэдгийг андгаалж байна. Юу болоод байгаа юм бэ? Энэ удаагийнхыг ч гэсэн хатан хаан шүүх юм байна. Үр дүн нь тодорхой шнэ. Ингээд та бүхэндээ шудраг шүүлтний хариугаа хэлье. Эхлээд ноён талхны үсчний газрын зайдас. Байтгал нэг сүн кремтэй гоё лоо. Хитрхи хуучинсаг юм. Хитрхи хуучинсаг хурамч юм. Тэг оноо. Тэгвэл дараагийн шүүлтээ хийцгээе. Оо, Себастьян. Араханлаг. Дахин дүрхөрхөрөд. Гайхамшигтай байх шүү дээ. Би тэр 10 ононоос 100 оноо өглөө. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Себастьян тодорлоо. Себастьян 10 жил дараалан шилдэг зайцаар сонгогдсон баяр хүргэе. Угаасаа Себастьян яг тэгээд байгаад та. Ноён талах биднийг ингэж хуурах гэжтэй. Ноён талах арай дэндүү юм аа. Зайцхан чи хамгийн мундаг нь байсан. Өнөөдрийн ялагч бол Зайцхан чи. Гайхсан уу? Бүгд сайн байсан шүү. Өөдгөө мөн урагч. Ноён талхтаа яаж Себастьян тусалж чадаж байна муухай юм. Тэр байна. Хардаа. Би зайцсанд гэр авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан юм аа. Тэгээд л хатан хаантай зөвшөлдөхөөс өөр арга байгаагүй. Өдий болтол манай зайцхан гэргүй байсан ямар их сэтгэл өвдөж байсан гэ. Ноён талхтаа үнэхээр тийм зоригтой байсан гэж үү? Харахгүй дээ. Мэдээж шүү дээ. Би зайцсандаа хичнээн хайртай билээ. Зайц, одоо энэ гэртээ жаргалтай амьдраарай. Ноён талхаа